За сайн байцгаана уу? Аккумбатор байна. Өнөөдөр та нарт нэг криптовалюта майнинг танилцуулаад байна. За шууд бүртгүүлээд орно. Энэ мэдээж хүн бүртгүүлээ сурцсан. Өмнөх бичлэгүүдэд бас яаж бүртгүүлэхийг заасан болохоор тавчгаа логин энэ цахим шуудангаа энэ паспортаа дахин хийгээд капчага оруулаад тэгээ бүртгүүлээ шүү. За тэгээ бүртгүүл. Би нэ бүртгүүлсэн болохоор шууд сүүлүүд энэ капчаг хамар орохгүй болчихсон. Тэгээ зөвхөн энэлийн бол үсгүй бус хүмүүс их юм ялгаагүй юм шиг байна. Энэ бол цаатлын сайттай хамаатай. Зарим нь зүгээр, зарим нь бол ерөөс ингээ орж ихгүй тогтуулаад байдаг. Тиймэрхүү болоод байгаа шүү. За энэ нөхөр оруулах нь үгүй. Яа маяглаад өгсөн байна. Ийм тохиолдолд яах вэ гэвэл та нар шууд пароль нэхээр цаанаас чинь цахим шуудан дээр чинь ингээд пароль өгөгдөх штэ. Ингээд шууд руугаа ороод энэ ингээд энэ пароль чинь шинэ пароль хийгээд өгч штэ. Сүүлийн юм гацсан болоод байгаа. За тэгээд одоо жинхэнэ орж үзье. Энэ альмаар нэр пароль болохгүй яахыг заалга авлаа штэ. Пароль мартсноо гэдэг дээр дараад тэгээд саяны шиг цахим шууданыхаа хаягийг хийгээд өгөхөр пароль чамд цахим шуудан дээр ч өгөрөөд ирнэ гэсэн. Надад яагаад энэ азанга орчлоо. Энийг яагаад би сонгож авч юм гэхээр ер нь халяа гэж орсууд яриад байдаг. Ихэнх майнингууд хичнээн цаг хичнээн сар хичнээн жил ажиллах мэдэгдэхгүй тэгээд дансан дугуурахаар хаачдаг байхгүй юу. Тийм болохоор дөнгөж нээгдэнгүүтээ халяаудад орж криптовалют олж болох тийм боломж бүрддэг. Яагаад тэгэхээр майнинг болгон бонус өгөөд идэг. Энд бол бонус өгнө. Би яг түрүү та нарт үзүүлэх тэрний өмнө өөрөө ороод бонус аваад үзсэн өгч юм лээ.
Тэгээд та нар болохоор шууд орлоо. Эн чинь шууд 20 явж чад бэлгэн дэгэн дээрээс нь чи дож бонусаа дараад бас авчих. Капчаага хэлээ тэгээд авчин би авцсан болохоор энэ хэрэггүй юм да. Тэгээд би одоо бонусаа аваад яаж шилжүүлэхийг заагаад. Хамгийн гол нь энэ криптовалютыг хүчин чадал руугаа гол нь шилжүүлвэл чиний юу чинь хүчин чадал чинь нэмэгдэнэ гэсэн. За энэ жим биш тэгэнгүүт эндээсээ хүчин чадал руугаа шилжүүлэхэд за шилжүүлээ. Ингээд энэних чинь иш шилжсэн гэсэн. За дараагийнх нь энийг шилжүүлж үзье. 44 зүг гэдэг юм. Хүчин чадал нь хөрөхгүй бол шилжихгүй тохиолдол байдгийн шүү. За энэ ингээд 0-тод бүгд шилжсэн биз дээ. Энэ чинь нэмэгдээд л. Тэгээд энэ 3 криптовалютай аль дуртайгаар нь майнинг хийж болно. За биткойноор хийгүүл энийг дарчна актив гэдэг. Тэгэл одоо эн чинь ажиллаад эхэлж шít. Биткойныг дарж болно. Тэгвэл биткойн чи идэвхтэй байна гэсэн. Биткойн чи үржээд эхэлнэ гэсэн. Ер нь бол голдоо хүчин чадлаад идэвхжүүлж явах хэрэгтэй ихний удаа. Тэгээ өдөр болгон ороод бонус авч. Бонус одоо түрүүнийхээ хэлдгээр ингээ аваа штэ. Капчаага игээд тэгээ бонус авчихад энэ дож чинь нэмэгдээд ороод 10 хэд 9 5 хэдлүүд идэг өгдөг. Өдөрт нэг хэмжээтэй өгнө. Одоо ингэж шинээр нээгдсэн болохоор бонусын тоо их томоор өгч байгаа. Төрөө надад 9 шиг өглөө. Тэгээд удаад ирээд олон хүн энэ чинь дуршлын хугацаанд ахиу өгөөд тэгээд олон хүн болоод ирэхээр энийг багасгаад өгнө шүү дээ. Тэгээд тэр хооронд нь өөртөө яг аль дуртай криптовалютаа үржүүлж байгаа татаад гаргаад эндээс энэ снэчүүдийг дараад гаргаад авч болно. За энэс гадна би далимдуулаад энэ рүү бас нэг дож яаж өнгөө олж авах вэ гэдэг энэгээр нэг үзэж регистрац энэ дээр орлоо. Энийг дөнгөж шинээр үзэж байгаа ш. Зэрэгцүүлээд л үзээд байна шүү дээ. Зөв байна. 23 ярныг дөнгөж зөв юм шүү. За энэ хоёр дахь дата амжилттай бүртгүүллээ гэж байна. 100-ын аккаунтанд орох гэдгийг ашиглаад орчих чинь регистрацийн зүйл. Дөнгөж шинээр орж шít бүртгүүлж. За тэгэхээр энд ийм нэг үнгүү дож цуглуулах. Би одоо дөнгөж шинээр орохоор 000 өгөө. 000. Тэгэхээр захаас нь аваад үзье. За энд нэг авцсан гэж байдаг юм байна. Энэ нь юу гэхээр хамгийн бага нэг дож хийгээд тэгээд хоорондоо 25 секунд үргэлж акцон дээр тоглолт хийж болд юм байна. Тэгээд хэн хоцсон мөнгө аваад иж болно. Мөн лотерей байна.
Эндээс билет худалдаж авч болох юм байна. Билет худалдаж аваад нэг билет нь 100 дожиг үнэтэй. Тэгээд 10 билет нийтдээ 10 билет ингээд бүрдээд одоохондоо 2 хүн билет авсан байна шүү дээ. Тэгэл 10 билет бүрдээд ирэнгүүт л ихний 3 байр мөнгө хувааж байгаа, тэр дожиг хувааж байгаа, үлдсэн тэгээ хоос үлдэх юм байна. Ингээ бас тоглоудаж болно. За өдөр тутмын кран гэж. Эннээс нь юу авъя л. За энэ кранаас юу бонус авахын тулд мэдээж энэ юу яана л да. Рекламыг дараад ингээд л бонус авгээл гараад ирчихсэн шүү дээ. За авчлаа 11 дож шууд энийг том өгч шүү дээ 11 гэдэг чинь. Харьцангуйн дотор би хамгийн том нь биш энэ нэг 14 өгч. Боломжийн том өгч. За тэгвэл цагийнх нь кранаас нь бас авъя. Цагийнх нь кранаас нь шууд. Яа. Хаал 3-ыг нэмчлээ. За одоо тэгвэл өөрөө хагас цагийнхаас нь авъя. Ингээ өдөр төчнөө авч болох юм шүү дээ. Тэгэхээр за эндээс чамыг. Энэ болохоор рисктэй. Газаас хориг ивэл чи үзэж болно. За яа гэдэг та нарт харуулж байгаа юм чи азаас хориг. За азаас хороод 3-ыг алдчихлаа. Дөрөвний олсноос. Тийм болохоор азаа баг соророо гэж анхааруул. За тэгээд одоохондоо хараасаа хүн дагуулах тийм конкурс явуулж байгаа. Тэр нь байхгүй гэж. Тэгээд би дөнгөж шинэ орсон чи юу ах вэ? Хараасаа хүн дагуулах. За би энэ миний линк энийг тавьчихна. Тэгээ энэгээр хараас ороороо. Баланс одоо 12 байна. 12 доош. Нэмж болно. Нэмж ягаад лотери аукционд орж тоглож болно. Татаж авч болно. Ноггойно юуга крэвч энд хийх нь шүү дээ. Тэгээд энийг дараад захиалаад энийг авч болно гэж. Ашаа гүлжиж л аавна л да. Өөр юу. За энд яаж тоглох вэ гэдэг энэ асуултуудын сайн уншаад тэгээд нэгээс 48 цагийн дотор гар аргаар дожиго татчих болно гэж шинэ мэдээ бол эндээс ингээд үзээд гэж байна. Энийг би яагаад үзүүлсэн гэхээр зориудаар төрөний одоо эндээс олсон дожиго заяа татаж аваад энэ майнинг руугаа шилжүүлж болно. Энэ рүүгээ шилжүүлж нэмээд эндээс хүчин чадлаа нэмээд дараа нь ерөөс та нар хүчин чадал томроод ирсэн бол шууд биткойн дээр ажиллаж. Тэгээ биткойн айхуухан болоод ирэхэд нь татаж аваад. Бас 0.02 нэлээд өндөр болгож авах юм биш үү? Тэгвэл сайн л байна. Өөрөөр хэлбэл энэ майнинг нэлээд удаан хугацаанд ажиллана гэсэн. Тэгээд хамгийн ихэнд бүртгүүлж ороод энийг өржүүлээд эхэлсэн юм чинь хамгийн түрүүнд хүчин чадлаа нэмээд биткойноо цуглуулад эхлэх хэрэгтэй. Одоохондоо хүчин чадал бага юм чинь ерөөсөө хүчин чадал дээр л тавьчих. Ерөөсөө хүчин чадал. Би зориудаар хамаагүй та нарт ойлгомжтой болохгүй өөрөө дөнгөж шинээр орж байгаа болохоор би тэнмэл маягаар үзээд ш. За энийг шилжүүлж болох нь ахаад нэг харж байгаа юм. Энэс хүчин чадал руу. Ингээд 0.3 тэгтээ 50 дээр шилжиж болох юм байна гэж. Шилжиж болж юм тийм ээ. Ингээд хүчин чадлаа нэмээд байх хэрэгтэй. За яг би өнөөдөртөө энэ дээр тавьчихна. Хэдэн өдрийн дотор хичнээн доож
майнинг олж болох нь. Би ингээд эндээсээ гарлаа нэг юм та нарт ерөнхийд нь хэлж өглөө. Хоёрт нь эндээс гарлаа, эндээс маргааш ахиж ороод тэг аваад аж болно. Энэ краныг бол ер нь димэдэ ихэнх нь анда хаасах. Аз тааруул энэ ганц нэмэх байна. Тэр ихэнх нь ерөөс хаасах. Тэгэхээр энээсээ бусдыг аваа явуучих. Энэ дээр нэг тоглоод үзэх юмгүй. Тэгээд эндээсээ олсон доож байгаа түрүүнийхээ майнинг руугаа нэмж хийгээд өөр газраас чиж болно. Ингээд эндээсээ биткойн болгоод татчих авч болно. За юм хоёр юм зааж өглөө. За энийг сүүлдүүлээ. Надэртээ ингээд болоо. За энийг бодлооч. За сайхан байрлацгаагаараа амжилт.